хүүхэд холбогдсон ингээ хэрэгүүдтэй хараад байхад дандаа өсвөр насны хүүхэд хэрэгт холбогдсон байж тээ. Чиний хувьд нуулгүй хэлэхэд яг ямар хэрэгт холбоотой шалгагдсан бэ? Эхлээд би дугуйтай авцамаар явж байгаад машин мөрөгцсөн бохгүй юу. Тэгээ тэрийг аав ээжтэй хэлэхээс айгаад тэгээ би өөрөө зөксүүлчихэд хувь мэдэн шийдвэр гаргасан бохгүй юу. Тэгээд би найзынхаа ээжээс мөнгө зээлээд тэгээ тэр цагдаа магдгаар явуулгүйгээр хохирлыг барагдуулсан байсан юм. Тэгэд яалчгүй нөгөө мөнгөө нэхэд би айгүй юм дарамтанд орсон байсан бохгүй юу. Тэгээ тэр үед манай найз нэг дугууны кодыг санаандгүйгээр таагаад тэгээ мэдцээ явж байгаад яалчгүй мөнгөний хэрэг болохоор сэтгэж чадаагүй бодож чадаагүй болохоор тэгээд хулгай хэрэг хийсэн. Тэр дууг нь хулгайлаад зарцсан. Тэгээ сүүлд нь би өөрийнхөө уцыг зараад хохирлыг барагдуулсан. Тэгээ аав ээж бас мэдсэн. Би одоо бодохдоо яг тэр үед л би ингээд жоохон бодоод жоохон тайван хандаад аав ээжтэй хэлсэн бол би одоо ингэж явахгүй тэгж алдаа гарахгүйсэн маа гэд би харамсдаг. Яг хэрэгт орсны дараа би яг манай ягч гадаад байдаг хгүй. Тэгээд намайг татъя гэжсэн. Тэгээд би тэгээд хилээрэг авсан болохоор тэр үедээ гадаад явж чадаагүй. Би ямар ч уралдаан тэмцээнд орж чадаагүй. Уул нь яг жил болгон би сургуулийнхаа физик олимпиад ордог байсан. Тэгээд яалчгүй байр эзэлтэй байсан. Энэ жил би орж чадаагүй. Ингээд ямар нэгэн үйлдэл шийдвэр өөрийн мэдж гаргахдаа сайн бодож байгаарай. Дандаа аав ээж гэдэг бол маш чухал. Аав ээжтэйгээ юм болгоныг сайн зөвшөлдөж нэг нөгөө юу ч нуулгүй ярилцах хэрэгтэй юм байлээ.